би яг оюутан болол намайг яг ямар нөхцөл байдал хүлээж байгаа бол гэж юу н бодож ирсэн үү? Бодлогүй яхав. Тэгэхээр ер нь ялгаа нь юунд байсан бэ? Би одоо 10 жилийн даваа гэдэг дүр тэнгуут их сургууль руу оронгууд миний тэр өмнө хэн байсан, ямар одоо байр суурьтай байсан, ер нь хүнд чамаагүй болчихно. Чи ер нь ажил хийх талаар юу гэж боддог оюутан мөн ээ? Яг ямар ажил яг яаж хийж байгаа вэ гэдэг нь айгүй чухал. Оройд шөнийн ээлжинд гараад өглөө нь хичээлээ туслаад ч юм уу хичээл дээр унтаад тэр бол яг чи мөнгө төлөө сурч байгаа шүү дээ. Тэгэхээр яг үнэхээр яг ашигтай шийдэл үү гэвэл бас үгүй бах. Тийм. Чи нэг goofy way гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тийм. Тэрийг нэг гой тайлбарлаад өгөөч. Тэр goofy way гэж яг үгс үг юм бэ? Тэр жоох ингээл алай тэнэгтэй тийм гоё яг хөнгөн бай гэсэн үг байхгүй. Сайн бацхан нөхөмт үзэгчтэй манай сонсоё суралцъя подкастын маань ээлж дугаар буюу за 7 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нар их сонирхолтой сэдв. За би бол энийг бол бас ер нь дандаа л ярьж байна да. Дандаа их сонирхолтой сэдвүүдийг барьж авч байгаа. За энэ удаагийн сэдвэр бол 10 жилийн юу лээ? Сургуулиас оюутан болох үеийн тэр талаар. Тэгэхээр их сонир сэдв. Би бол анх удаага л ийм сэдв сонсож байна. Тэ. За энэ удаагийн дугаар дээр манай хамгийн сайхан зочин маш хөөрхөн дурбулаа Догёго оруулсан байна. Баярлалаа. За Догёд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За өөрийгөө эхлээд бяцхан танилцуулах уу? За би 10 жилдээ Шинэ Монгол Хармаа Фужиг сургуулийг төгссөн. Тэгээд одоо хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны мэргэжлэр суралцаад 2 дугаар курсын төгсдөө явж байна. Ийм хүн байна да. Тэ 2 дугаар курс оюутан. 2 дугаар курс оюутан. За одоо бол олон улсын харилцаагаа сурж байгаа. Тэгэхээр нөгөө нэг шууд сэдв рүүгээ орох уу? Тэ их сонирхолтой сэдв байгаа. Би бол энийг одоо 10 жилийн дүүнер ялангуяа шинэ төгсөж байгаа хүүхдүүд сонсвол айгүй гоё сэдв байх болов уу гэж айгүй харсан. Тэ яг үндийг хэлэхэд бол магадгүй чивт 2-ын дугаарыг бүр 4-р курсын оюутнууд ч үзэх бах. Бүр үзэхээр нэрээч бас энэ зүйлийг эртхэн анхаарахгүй минь явдаач гэж бас бодож харамсч магадгүй айгүй сонирхолтой сэдвүүд байгаа да. Тэгэхээр нөгөө нэг жишээлбэл манай сэдв бол 10 жилээ төгсөөд хүүхэд гэж ярьж байгаа. Тэгэхээр одоо яг шууд чамаас асуух гэдэг нь л да. Чи өөрөө 10 жилээ төгсөөд тий төгсөхдөө би яг оюутан болол намайг яг ямар нөхцөл байдал хүлээж байгаа бол гэж юу н бодож ирсэн үү? Бодлогүй яхав дээ. Тэрний чинь тэгэл яг төгсчөөл одоо яах вэ? Ямар сургууль авах вэ? Яах вэ гэж бүх юм бодож. Тэгэл нөгөө киноноос харсан юмнууд яг тэр төсөөллөөрөө тий магар эсвэл нэг царайлаг залуу тий тэгэл ямар драма үүсэх бол гээл оюутан байх юу нэг 10 жилээсээ юу нөр бол гээл тэгээ тэр бүгдийг чинь ингээд дотроо бодоод төсөөлж исэн. Тэг яг орж исэн чи яг бод байдал дээр яг киноны төсөөлөл тэгээ бод байдал хоёр жоох өөр байсан гэх юм уу? Кино юм байлээ. Тийм. Тэгэл яг гоё газар дээрээ буугаал гэсэн юмнууд бол байсан шүү. Тэгэхээр ер нь ялгаа нь юунд байсан бэ? Ялгаа нь яг 10 жилийн хүүхэд бол тэгэл анги танхимтайгаа ч юм уу. Ер нь бол одоо яг ингээ гол сэдвүүрээ орчих гэхгүй юу. За. 10 жилдээ бид нэр одоо нэг тийм 10 жил тэр сургууль сурцсан ч юм уу эсвэл шилжээд ч юм уу те яг 10 жилдээ нэг тийм багш нартайгаа ангийнхантайгаа нэг тийм дүр бүтээсэн байгаа шүү дээ. Би одоо 10 жилийн Догё гэдэг дүр. Тэнгүүт их сургууль руу оронгууд миний тэр өмнө хэн байсан, ямар одоо байр суурьтай байсан, ер нь хүнд чамаагүй болчин чи тэнцээ дахиад шинэ өөрийгөө бий болгох боломжтой. Өмнө нь тэнцээ чамааг одоо хинч танихгүй багш нартай уулзна. Тэр бүгдээс хамаарад ер нь бол дахиад өөрийгөө шинээр бүтээх тийм боломж гэж ер нь бол зарим хүүхдүүдийн хувьд тэгж бодогдно. Заримын хувьд эсрэгээрээ те хинч мэдгүй хинийч танихгүй нэг тийм хэцүү газар ороод ирсэн чи дахиад нөгөө тасан цогцох хэрэгтэй болоод тийм саад бэрхшээлүүд гарч ирнэ гэж би харсан ер нь бол. Яг зөв. Нэрээ ч одоо яг тийм л те. Би ч ер нь бол оюутан насны асар их хариун туршлагатай хүн байгаад байгаа шүү. Ер нь яг үзэхэд нэрээ шүү. Ягаад тэгэхээр багш наа 2012 онд оюутан болж байлаа. 12 он бол үндсэндээ хэцүү нэгэн байлаа шүү дээ. Бүгдээрээ Nokia-га барайл гүдэг нэгэн байлаа шүү дээ. 12 онд оюутан болоод би л хувьдаа 4 жил их сургууль сураад төгсөөд дахиад ЕШ-үгээ дахиад 4 жил их сургууль сураад төгсөөд 8 жил бакалаврт сураад хөгшөртлөө оюутан хийлээ. 12 оноос хойш өнөөдөр би доктор сурж байгаа ихэр чи үндсэндээ 13 жил оюутан хийж байна. Тэ. Багш нь бол яг тэрний чамаас сайн хэлэхэд яг бодогдчихлаа л да 10 жилд байхад багш нь их тийм сайн мундаг нийтж оюу хүүхд байсангүй. Дугаал амтан байла. Их сургуульд орсон чинь нөгөө яалтчгүй миний өмнөх хэм байсан хэн ч чамаагүй болж эхэлж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр нэрэл чиний хэлдгээр тэ өөрийгөө бүтээх шаардлага гарч ирсэн юм шиг байна.
Тэ. Тэгэхээр нөгөө 10 жилийн хүүхдүүд би энийг гайхаад байна. Одоогийн 10 жилийн хүүхдүүд өөрсдөө хоорондоо ярилцахдаа за ба нэг их сургуульд орвол нэг ийм л би барыг ингэндээ гэсэн тийм төсөөл хоорондоо юу гэж ярьд. Тэгэхгүй их сургуульд ороод сте хална одоо сте халандаа би ингээл амирлаг болно гэдэг ч юм уу. Ер нь л яг бид хэд хоорондоо ярилцахдаа их сургуульд ороод сте хэдүүлээ халнаа л гэж ярьдаг. Тэгээд яг нэгдүгээр курстэй 10 жилийнхэнтэйгээ гайг уулздаг. Ер нь бол яг дүнгэж одоо төгсөөл төр чинь ингээл сургуулиуд нь бас хайрцангуй хоорондоо ойрхон болохоор завсарлагаа адрээрээ уулзаал явна. Тэгэд 2 руу ороод ирэхээр уулзах нь бүр багасаад эхэлж байгаа байхгүй юу? Би яг сургуулийнхаа одоо яг хамт хичээлүүддэг үздэг найзуудтайгаа илүү ойрхон байдаг ч юм уу те. Яг тэгээд эхэлж байгаа. Тэгээд бид нар ял ярихдаа оюутан болоод хэдүүлээ хэвээр гоё яанаа л гэж ер нь бол тэгэл бүх юм амар шинэ болохоор хэвээр гоё яанаа гэл ярьж исэн. Тэгээд ер нь бол гоё байсан гэхгүй. Гоё байсан. Ааха. Тэгэхээр чи бол 10 жилдээ төгсөөд өсөлт хангалуун байна уу? Төгсөхдөө би сэтгэл хангалуун байсан. Гэтэ 10 жилээ буцаад хүүхдүүд юу нэл амар сандаг. Одоо би үеийнхаа хүүхдүүдтэй ч юм уу рэндом одоо ангийнхаа хүүхдүүдтэй ярихад буцаад 10 жил гоё шүү те гингүүт тийм шүү гээл бүгдээрээ тэгдэг байхгүй юу. Тэгээд 10 жилдээ байхдаа ер нь бол төгсгөж нөх амар бити яараарай. Яг тэнцэнэ угаасаа энийг ер нь хүн болгон л хэлж байгаа, хүн болгон л баг мэдж байгаа. Гэтэ би дахиад хэлчих. Төгсгөж угаасаа бити яараарай. Тэгээд хамгийн гол нь 10 жил байхдаа зураг сайн ахуулаарай. Бид нэр ингээл би царай муутай би тийм байна гэл тэгээд зэдэг гэсэн. Гэтэ яг үндэ муухайчсан хамаагүй 10 жилийнхаа зургнуудыг харахаар яг тэр үеийн дурсамж нь буцаж орж ирээд тэр нь айгүй гоё байдаг. Нэрээ тийш шүү. Одоо би бас ингээд эргээд хахад манай 10 жилийн сургуулийн хүүхдүүдээ ингээд ахуулсан зураг гэдэг нэг 20 зураг гэдэг байхгүй. Тэр үе чинь зураг даруул гэдэг асар их хүнд байлаа шүү дээ. Камергүй бол байхгүй. Нэг ухаалаг утас байхгүй. Тэ одоо арай Nokia-гийн 2 мегапикселийн камераар зураг даран хийж байх уу. Тэгэхээр нөгөө нэг зурагчаа ах махыг гуйж байгаа л зураг даруулдаг. Тэгэхээр тэр дарсан нэг 20 зураг байт. Тэр 20 зураг бол өстой нөгөө нулимс урсдал аванда. Тэ. Тэгэхээр бид нар ингээд 10 жилдээ сураад одоо нөгөө 5 сард аттестат авдаг байх одоо тий. 100 болно доо. Тий. За 100 яшин одоо сарууд эхэлж байгаа. Тий. Яг энэ 100-ны амралтыг ер нь хүмүүс яаж өнгөрөөд бүр яг зөв зохистой өнгөрөөнө гэж байд юм уу? Тэр яг юу вэ? Би яг төгсчөөд яшээ өгчөнгөтлээ. За одоо ингээл хичээл дууслаа гэл хөдөө явж исэн байхгүй юу? Хөдөө яваад тэгээд амар гоё амраал. Тэгээд тэнд нэг сүлжээгүй амралтай тий. Яг хатдын яашаа ингээ тэнцээ сүлжээгүй. Тэгснээ 7 хоног байгаа байхгүй юу? Бүх юмнасаа хол. Тэгээд дэлгүүр гэж байхгүй. Хаяа нэг ингээд тэр хүмүүс сумынхын төвөөс хүмүүст бараа авчир зардаг нэг жижигхэн дэлгүүртэй. Тэгээд бид нэр гал дээр хоолоо хийн. Тэгээд өдөр оройдоо ашаан лугаа явчаал буцаж ирэн. Тэнгүүд хүүхдүүд нь тэнцээ ингээл Уйл идрээд сакс идрээ байгальтай гараа тоглолчин. Тэгээд хажуудлынхаа нөө шавгууруудтай байралтай хажуудлынхаа хүмүүстэй ингээл уулзаал танилцаал тэр бүр үнэхээр гоё яасан. Би тэгээд ер нь бол хүүхдүүдийг ч юм уу ер нь хүмүүсийг нэг манай үеийнхэнтэй ярилцсангууд бүгдээрээ нэг тим юм өсөддөг байхгүй юу? Яг нэг дээр үеийн тэнцэн амар гойсон те тэр үедээ амар гойс уцгүй тэгэл араас нь тэгэл хавтуусны будал дээр ингээл буугаал тэгснэ бүр араас нь гэр хүртэл ингээл дагцсан явж идэг гэл манай үеийнхэнтэй ярилцсангууд нэг бүгдээрээ тим өсөддөг байхгүй юу? Тэгээд яг би яг тэнцээ очоод тэр мэдрэмжийг яг бүр 100% мэдэрсэн. Тэнцээ бүр утас телевизэргүү тэгэл байгаль үнэхээр гайхалтай байна да гэж би бодсон. Тэгээ хотод ирчээд би йог заагаад йогийн багш тэгээд йог зааж агаад өглөө манай йог 7-оос эхэлдэг. Би тэгээ яармагаас явдаг болохоор 5 гэж босоод 6 гэж гараад 7 гэж очиод йога заагаад ангууд цаанаасаа нэг тийм амьдралын зөв хөвшилтэй болоод өглөө ингээд сэрээд оройд эрт унтаад исэн гэх юм уу. Тэр бас юу нь бол айгүй их нөлөөлдөг юм байлээ. Хүнд цаанаасаа ингээд би сэтгэл санаач гэсэн сайхан болоод нойр хоолндоо ч гэсэн сайн болоод ирдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь яг 10 жилээ төгссөн бол өөрийгөө сайн амраагаарай. Тэгээд аль болох тийм зөв дадал хвшлийг өөртөө суулгахыг хичээгээрээ тэгжиж яг оюутан болоод ирэхээрээ хичээл чинь улам хачаал нэмэгдлээ гэж бодоход тэр бүгдийг даваад гарах тэр юмдаа өөрийгөө бэлтэж гин гэж ойлгож болно. Ер нь тийм дээрэс нь нэмээд зуны амралтаараа хоббитэй болоорой гэж би яг хэлэх гээд байна хүүхдүүдийг. Одоо манай үеийнхэнтэй ч юм уу заримдаа ярилцахад ингээ гой хоббитэй хүүхдүүд байна л да ингээл зурдаг те эсвэл хэл ингээ сурдаг гэл за зарим хэсэг нь бол хоббиг үлдчихэд байна зүгээр л ингээ туцаа үзэл эсвэл найзтайгаа өнөөдөр гарч яах уу тэхүү гэл яг хоббигүй хүн хоббитэй хүн хоёрын хооронд асар өөр ер нь бол ялгаатай. Хоббитэй хүн ядчил тэрнийхээ төлөө ч юм уу нэг тийм өөртөө цаг гаргаж сурна гэсэн үг. Тэг ядчил тэр зүйлийнхаа төлөө
алхам алхмаар ч юм уу дуулна гарах дуртай л гэж бодоход яаж л ингээд дуулна гарахад эрүүл мэндэд дэмжиж ч юм уу те биеийг ингээд хөдөлгөөд штэ. Тэгээд дээрэс нь бие сэтгэл санаа хоёр айгүй холбоотой гэдгийг яг мэдэрсэн л те. Одоо жишээ нь аав ээж үед ч юм уу таны үед гэдэг байхгүй. Гадаа ингээл гараал тоглосоор байгаа би ингээл хөдлөөд штэ. Тэгэл ингээд орж ирээл сэтгэл санаа цаанаасаа тийм чанга бие дагаа. Тэнгүүтээ одоо юу хүмүүс магадгүй уцаа үзээд гэрте байгаа дангууд биеийн хөдөлгөөн хийх болохоор дагаад сэтгэл санаа нь унахтаа амархан жоохон гулжгнуур болоод байна уу да гэж би хараад байгаа дүүнрийг харчаад бас. Яг зөв надад бас тийг санагдаад байна. Манай дүүнер яг адилхан уцаа үзэл шууд унж эхлэх байхгүй. Сэтгэл санаагаар унаал. Нэг болохгүй л кино юм уу ил үзчихдэг юм шиг байна. Тэгэл ингээл гутраал хямраал сэтгэлээр унаал тэнгуутл зайдуулаа гарын гой тоглоё моглоё гэл авч гараад нөгөө 80-ад оны байрны урд байдаг хуучин төмөр улс орон дээр тоглоно бид нар. Манай дүнд ч одоо бүр 11 11 дугаар ангийнхан ш тийм юм боо сонирхтгүй гарууд байгаа ш. Ямар нэгэн аргаар гаргана тэр чин тэгээд гаргаал өстой ха болтлоо инээж эргэлж байгаа гэрте орсон дараа нөгөө гутрал наалвал би мэ гой чангараал бүгд төмөн шингэн болоод л тэгэхээр нөгөө ялтчгүй хүн бол юу юм шиг одоо хүүхдүүд гоё орчин үеийн хүүхдүүд хитрхийн нэг юм сошиал медиа хэрэглээ зөв ялтчгүй жоохон сөрөг талаар ч юм уу нөлөөлөд ирэхээр бид нар нөгөө бие махбодын хөдөлгөөнөөрөө ирүү буцаагаад өөрсдөө гоё сэргэдэг ч юм уу тэгэхээр ер нь бол энэ сүүлийн хүмүүс бол сонсох ёстой байна л да ер нь ингээд чамтай яриад байж байгаад нэрэл баг энэ дугаарыг тасдаж аваад дүүнэртээ үзүүлмээр ёстой юм шиг санагдчихэв тийм байна. За тэгэхээр ямар ч байсан чи бол зуны амралт их сайхан өнгөрөөсөн байна. Тийм энэ бол баг хүн болгон ч тэгж өнгөрөөдөггүй байх магадгүй. Багш нь бол зуны амралтыг оюутан хүн байхдаа их уйтгартай өнгөрөөдөг байсан. Маш уйтгартай байсан. Хөдөө гаранд үзүүлэлт явдаг байсан. Тэгээд тэр чинь одоо бодох нэг гоё юм шиг байна. Дүүнэр харахад маа дүүнэр чинь гэртэл PUBG шүү дээ ерөөсөө. Тэгэхэд би чи уулан дээр мөлхөл навчин дороос үзүүлэлт хайдаг болоо шүү дээ. Одоо болонгууд бид нар ялтчгүй чаны хэлдгээр хобби хэрэгтэй байна. Энэ ч гэсэн их зөв. Ер нь өөрийнхөө туршлагаас харахад хобби айгүй зөв байж. За ингээд зуны амралтаа сайхан өнгөрөөгөөд ийшээ өгөөд их сургуульд орноо. 9 сард ирлээ. За. Шал танихгүй орчинд ирлээ. Хамт сууж байгаа хүнийг танихгүй, орчноос танихгүй. Ангиач болохгүй, тэ. Сургуулийнхаа барыг зөв буудал дээрээ ч барыг боохгүй. Багш нараа нэг явж байсан. Хөдөө аж шууд орчоод техник хүчил ихний өдрөө буруу автобусанд суугаад яар мөрцсөн байсан. Зайсан дээр суух хэрэгтэй байсан чинь гих мэтээр иймэрхүү шинжил эхэлж байгаа байхгүй орчин шинжил. Тэгэхээр нэг оюутан хүн яг оюутан болж орж ирээд юугаач мэдэхгүй чин газрын шин хүмүүсийн шин орчны шин барыг худалч хуучин хажуутлынхаа дэлгүүр рүү ороод ууж байгаа ундаан чивэр амттай барыг амтах технологи байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг энэ оюутан насны энэ амьдралд хүнд ямар боломж байх ёстой юм бэ? Яг энд яг ихний ч мэдэхгүй. Тийм яг чиний зөөсөх гой зөвлөгөө байна уу? Шинэ орж ирж байгаа хүүхдэд. Би болохоор яг 10 жил манайх нэг сенпай кохай гэдэг нэг дээд ангийн игч ах доод ангийн дүүнер гэдэг тим юм бид нарыг юу нь бол сургасан. Тэгэл үе үеэрээ ингээл очиод яриад агш нарны яриа мань хийдэг ч юм уу. Тийж байгаад би юу нь бол яг мөс сурдаг ч юм уу эсвэл хүмүүнлэг сурдаг гэд хүмүүсийг яг орхосоо өмнө ингээд тэр хүмүүсээ хайгаад танилуудаараа дамжуулаад ч юм уу тань тэнд сурдаг найзууд байна уу энэ цундаг найзууд байна уу гэд тэр хүмүүсээс юу нь бол мэдээлэл авч жагаад тэгээ энэ хоёр сургуулийн энэ мэрэгчлэр аль нь яг зүгээр ин гэд яг бүр болж өгвөл яг тэр мэрэгжлийнхаа хүнтэй танилцаад тэгээд яг сургуулаа сонгоод орж иржсэн байхгүй. Тэгээд нэг ихчээрээ дамжуулаад яг хүмүүнлэг сурж исэн, олон улсын харилцаагаар сурж исэн нэг ахтай танилцсан. Одоо миний сенпай гэсэн. Тийм. Тэгээд тэр сенпайтай танилцаад бүх юм асууж байгаа байхгүй. За яг олон улсын харилцаа яа димтэй. Тэгээд багш нар нэг ямар юмтэй, ямар багш нэг яа димтэй гэж бүгдийг асуусан байхгүй юу. Тэгээд тэр хүн маань ингээд хэлж өгснөөрөө надаас илүү их давуу талтай байсан. Би ороод ингээд тэр хүнээс бүх юм мэдээлэл авчиж байгаа, мэдгүй байгаа бүх юмнуудаа авчиж байгаа. Дээрэс нэмээд ингээд хамт ингээд сургуулаар ингээд хөтчихөө явсан байхгүй юу. Энэ одоо тийм энэ ингээд эдгээр байрна, эдгээр байрна гэд. Тэгээ би ер нь бол гэдэг ойлголттой байсан. Тэгээд хичээл сонголт эдрээ хийхдээ гэсэндээ тэр хүнээрээ хичээл сонголт эдрээ хийлгүүлээд энэ жилдээ ийм хичээлүүдийг сонгож чи одоо ингээд хичээлээ шахна гэвэл ингэж шахаж болно гэсэн тийм хүнтэй байсан болохоор би харьцангуй орж ирэх тийм амар хүндрэл байгаагүй. Харин яг юу ч мэдгүй орж ирсэн хүмүүс бол тэгэл угаасаа жигнэсээ нэг ботго гэж ярьж дэлбэгаач мэдгүй ингэж гүсээр хаал ер нь бол яг ихний улирлаа авдаг юм шиг санагдсан. Тэгээд би энэ дээр болохоор бас яг сургуулийн одоо оюутны хөгжлийн төвийн зүгээс ч юм уу те нэг тийм яг өөртөө тийм дуртай байгаа доотлын одоо ишнэр орж ирж байгаа дүүнрээ ингээд юм амын зааж өгье гэсэн ах нартай нэг уулзуулдаг нэг тийм гоё уулзалт хийнгүүтлээ тэн дээрээсээ би бинтэйгээ танилцаад нэг study body болоод дээдлийн одоо би одоо жишээ нь дараа жил нэгт орж байгаа хүүхдүүдтэй гоё ингээд зааварладаг ч юм уу те яг хамт хичээл сонголт чи ингээд шүү тэгтээ шүү тэгээ яаж сургууль мургалаа танилцуулж өгдөг ч юм уу тийм бас нэг
хөтөлбөр ч юм уу тийм нэг ивент ч юм уу зохиовол бас гоё юм байна да гэж бодсон. Ер нь бол хүүхдүүдэд хэрэгтэй. Тийм байна те. Наа чи нэрнгээс их гоё юм байна шүү. Тэгэхээр нөгөө бид нар чинь ялч хурж ирээд манай энэ сургуулийн хамгийн онсон газар бол энэ 3 дугаар байр. Аха. Тийм 3 дугаар байр нь тэгэхээр л 3 дугаар байр нь хааны болоо гэж гайч ихдэг штэ. Тийм. Тэгэхээр нөгөө бид нар чинь ялтч вэ нөгөө нэг юм танилцуулаад өгчдөг нэг юм миний сайхан ах. Тэгээ миний сайхан ихч байсан бол нэрнгээс нэгдэг курс хүүхдүүдэд их сайхан байх байсан баг. Тийм байна. Бас өөр гоё өгч зөвлөгөө клубтэй холбоотой ч юм уу тий. Тэгээ би энэ дээр дахиад нэг түүхэн ярьчих. Гэхдээ хүүхдүүд ихтэй яг хүмүүлэгт орж ирэл би одоо найзтайгаа ангийнхантайгаа ярилцсан гоо та нар хичээлийн андуураа суужсэн үг ингэ үгүй гэдэг байхгүй юу. Тэгээ би болохоор нэг тоог нь буруу хараад тэр ангиа ингэ хуваар дээр бичиж ангуутлаа. Нэг ангид ингэ ороод суусан чи багш нэрэхгүй. Тэгээ би ингэ хүлээглээ. Арт нэг 2 3 хүүхдүүд ирээ суудсан. Тэгэд хүлээж байгаа багш маань ирсэн чил за энэ ч ингээд энэ семинарыг ингээд 7-ны хүүхд сонгочжээ та нар тэгээд нөгөө тал руугаа аль шахахыг бодоорой. За тэгээд өнөөдрийн хичээл бол хэдүүлээ ингээд математикийн ингээд статикийн арга марга гэдэг нэг тийм ороод би бүр гахаад холоос ярилцаж та ордгоо гэсэн тэгээд би бүр сууж ирсэн. Энэ ямар хичээл юм бол хажуудлахаа хүүхдээс суусан чинь надад бизнес хичээлийн нэр хэлээ. Тэгээд би гараад тэгээ би нөгөө ангид нь орох байсан, эсрэг талын ангид нь орох байсан мөлий. Тэгж нэг хичээлийн андуур сууж исэн. Тэгээд нөгөө багштай орсон чинь нөгөө багш маань 3 дугаар цаг дээр хоцрохгүй шүү дахиж гээл. Тэгэл ороод сууж исэн гэхгүй. Аргагүй би ч гэсэн адилхан. Багшнаас хөдөө аж ахуйд ороод хөдөө аж ахуй чиг сонио. Үнэхээр сонио. Архитектор бүр галзуу сонио. Одоо ингээд 2 давхарлаа хоёлаа гарлаж удаа шатаар штэ. Шатаар 2 давхарлаа гарахад 200-ыг 200 203 яваад. Нэг юм 5 алхахад 3 давхарт орчдөг. 2 давхарт явжиж 3 алхахад 5 давхарт 3 давхарт ирчдэг. Тэгээд би яг 2 давхарт яваад 3 давхарт яваад нэг гэдэг мэдих мангар хэцүү. Тэгээд багш нь аах нөгөө нэг урамлын хичээлд сууж чинь гэмэд өдөөс мал яриад хэллээ да. Үхэр яриад. Ямар яасан үхэр яриад хэлсэн. Тэгээд яг хичээл андуураас суудсан биш гэж яг тийж бодож байсан. Тийм байна. Хөгжилтэй ялч сонирхолтой. Манай сургууль нэг юм байт юм билээ. Яг бос сургууль байдаг л да. Клуб гэдэг нэг зүйл байгаа да. Гэтэ энэ бас их олон их сургуулиудад нэг нэвтрэг юм билээ. Манай сургуульчд буман клубтэй шүү дээ. Тий. Чичнэг клубтэй юм билээ шүү дээ. Тийм. Тэр клубийнхаа талаар нэг хайлтхан яриад өгч болохоо. Нэр нь хүртэл их сонио. Гоё. Би бүр энийг их содон нэр гэж хэлэх гээд. Тэгээд яг энэ клубийнхаа талаар энэ клубтэй оюутан юу клубт байх хэрэгтэй мүү талаар оюутан клубд байснаар ямар байдаг талаар нэг гоё яриад өгөөч. Би 10 жилдээ нөө хувийн сургуультайсан болохоор харьцангуй манай сургууль бас дотор айгүй олон клубтэй байсан. Тэгээд гарч ирээд оюутан болоод дахиад клубт орсон. Өөрөө бас клуб үүсгэн байгуулалаа явсан. Тэгээд 10 жил байхад л юу нэг клубыг ямар байдгийг, ямар байх ёстой гэдэг ч юм уу тэр мэдлэгийг би олоод авсан байсан л та. Гэхдээ улсын сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад магадгүй тэр мэдээлэл нь улсын сургуулийн хүүхдүүдэд жоохон хомс байд юм шиг санагдсан орж ирээд харж байхад. Тэгээд бид хамтдаа одоо тэр надад заав зөвлөжсэн ахтайгаа нийлээд хамтдаа клуб байгууллага явсан. Хүүхдүүдээ аваад эхний ээлж найзуудаа аваад тэгэл бөөндөө хамтдаа ингээл юм хийгээл явж байгаа. Бид тэгэл Reply 1980 гэд тийм гоё ивент төр хийгээл дээр үеийн хувцсаар хувцлаад орж ирээд бүгдээрээ бүжиглээд тэмцээ явуулдаг. Тиймэрхүү юмнуудыг зохион байгуулад тэгээ тэн дээрээс айгүйх юм олон юм сурдаг. Жишээ нь клубтэй байснараа бус хүүхдүүдтэй харьцаж сурна. Олон төрлийн хүүхдүүд байгаа тэнцээ чинь янз бүрийн ааштай тэр болгонтэй нийцэж тэ хэнийг нь заримдаа нарахтгүй хинтээ нисэх бол жоохон хатуу харьцуулын хүүхд маань хийдэг үлээ. Тэр бүгдийг ер нь бол суудаг юм шиг санагдсан тэр бүгд зан. Дээрээс нь нэмээд багийн хамт олонны ажиллагаа бол үнэхээр чухал. Үнэхээр тэн дээр шаарддаг. Бүгдээрээ ажиллаа яг хуваарлаж аваад за энэ ингээ хамтрий гэдэг ч юм уу. Дээрээс нь шинэ найз нөхдөдтэй болно. Би яг орж ирэхдээ яг тэр одоо ганцхан тэр таньдаг стади одоо тэр бади гэдэг ахал таньдаг байгаад байгаа шүү дээ. Бади хийж байгаа тэр хаа тэнгүүт орж ирэнгүүт клубд орж ирэнгүүт найзуудтай дахиад танилцаж эхэлж байгаа. Тэгээд угаас танилын үрийгээ тэнэлж байгаа. Дээрээс нь нэмээд өөрийнхөө мэрэгжлийн зөндөө олон найзуудтай болж байгаа. Өөр мэрэгжлийн дахиад хүүхдүүдтэй найзалж байгаа. Танилын хүрээг чинь бас дээрээс нь тэлнэ. Дээрээс нь хамтдаа янз бүрийн юмнууд зохион байгуулалт хийж болно. Үнэхээр яг гой томорц гээд янз бүрийн юмнуудыг хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Жишээ нь одоо энэ клуб маань ингэж явлаа гэж бодоход бид нэр сургуультай гараад энийгээ төрийн бас байгууллага болгоод ашиглаад цаашаа явах боломжтой байхгүй юу? Заавал ингэ сургуультай нэг үлдэн гэсэн үг биш. Тэгээд чөлөө цагаа мэдээ зөв боловсон өнгөрүүлнэ. Хүмүүнлэг яг орж ирэхэд
хичээл гайгүй шахчих юм бол бид нэр хуваараа гайгүй 2-3 өдөртөө ч юм уу шахаж болно. Тэгээд лекцүүд нь онлайнаар болохоор маш давуу талтай. Бус сургуулийг бодвол цаг зав их гарна. Тийм болохоор яг тэр цаг заваараа клубт юу нь бол орох юм бол маш эерэг нөлөө авчирсан надаа. Чи ер нь ажил хийх талаар юу гэж боддог оюутан нь? Сая нэг яг би нэг багшийг сонсоод их сургууль бол шилдэг багш нараас шилдэг сурагчид бүр шалгарсан шилдэг сурагчид шилдэг мэдлэгийг аваад гардаг газраа тэрнээс биш GS, CU, MIU-гийн хажуугаар нэг тэгээд аваад ингээд диплом аваад төгсчдөг зүйл биш ээ гэж хэлсэн. Тэр надаас амар үнэн санагдсан. Яг ямар ажил яг яаж хийж байгаа вэ гэдг нь айгүй чухал. Орой шөнийн ээлжинд гараад өглөө нь хичээлээ таслаад ч юм уу хичээл дээр унтаад тэр бол яг чи мөнгө төлөө сурж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үнэхээр яг ашигтай шийдэл үү гэвэл бас үгүй бах. Гэхдээ яг цаг заваа зөв болгосон зохицуулаад 7 хоногтоо нэг 3 өдөр хичээлтэй л ажиллаад 2 өдрийн ажил хийдэг ч юм уу те. Ажил хийснээр биднэрт бас дахиад нэмээд хүнтэй хайрцах гэдэг ч юм уу зөндөө ур чадваруудыг бид нар бидээ суулгаж байгаа. Тэгээд яг ямар ажил яг цагаа зөв зохицуулаад хийвэл надад бол тэр асуудал биш байх. Гэтэ яг нэг хичээл чинь 2 тавигдаад ажил чинь 1 тавигдаад байна уу гэдгийг л бодох хэрэгтэй байна. За хоёулаа сайхны хүртэл бол нэг оюутан насны сайхан зүйлийн талаар ярилцлаа. Оюутан байхын гол зорилгоо талаар нэг ярилцъя л да. Хичээлдээ сургалаар. За би бол яг одоо камерын өмнө бол баталгаатай хэлнэ. Манай дооги бол хичээлээ их сайн хийдэг оюутан. Хичээлээ асуугдах, ном унших галзуу сайн. Тэгээ эн чинь нийтлэг биш болчиход байна л да. Миний харамсаад байгаа зүйл нь юу вэ гэхээр миний хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо оюутан болоо яагаад аюу сайн сурдаг. Хичээлээ бүр малзуулдаг байж болохгүй гэж байна. Бид нар ер нь яг одоо жишээ нь би чамаас туршлага асуух гэдэг нь л да. Сайн оюутан байхын тулд яах ёстой юм бэ? Та нар яаж сайн оюутан байд юм бэ? Тэгээ миний үед бол ах их хоёр ганжин байрал хажуу суудаг байлаа шүү дээ. Зоддог байсан. Та хэдийг яг юу мотивацлж байна? Та хэдийг яаж хичээл хийж байна? Чиний хичээлийн арга барил юу вэ? Гоё хуваалцах юм байна уу? 10 жилд манайх амар шахдаг байсан. Тэгээд 10 жил бид нар чи өглөө 7:40 шигшиж бол зарим нөгөө нэг яг сургалттай үедээ бараг 5-6 гэж дуустдаг байсан байхгүй юу. Тэгээд их сургуульд оржсэн чи би амар завтай болсон юм бол вау их сургууль чи юм уу? Ингээл агч нар баг эсэргээрээ ингээл наач амар ачаалттай юм байна, тийм байна гэсэн. Тэгээд 10 жил бид нар 5 өдөр хичээлтэй явж байгаа. Их сургуульд бол хуваараа зохицуулаад 2-3 өдөр явж болж байгаа. Тэгээд тэр хичээл нь бүр 7 хоногтой нэгхүү удаа орж байгаа. Тэгээд тийм байхад хүүхдүүд амар хэцүү байна. Эсвэл ингээ хичээлээ таслаад байгааг би ойлгодгоо. Ядчил бодох хэрэгтэй. Чи тэр хичээлд нэг кредит нь одоо тэдэнд хүрэхтэй байгааг бид нар бүгдээр мэдж байгаа. Тэгээд тэрнийхээ бүр тооцоолоод үзэх юм бол чи нэг цагийн нэг 11-ээс нэг 12 мянгаыг тэр багшид төлж байгаа байхгүй юу? Тэр багш зүгээр үнгүү төлөөд байгаа. Тийм болохоор тэр багшаас би ядаж мөнгө төлж байгаа юм чинь тэр цаг дээр би ядаж нэг мэдлэгээс нь хумслаад гарах ёстой. Ядаж л нэг юмыг гэж би ер нь бол дотроо боддог байхгүй. Тэгээд амар одоо ингээд яг эсвэл энэ хит бас туйлширсан байж магадгүй л дээ. Зарим үед ингээд хичээл орохгүй ингээд баяр маяр болоод амардаг штэ. Тэр үед би яа харин мөнгө гэж яхан бодохгүй тэндэг. Зөв. Тэгээд дээрэс нь яг хичээлээ хийх тал дээр бол яг чи өөрийгөө яг яах гэдэг нь яг юу сонирхолтой байна гэдгийг амар тийм мөн чанараа аяг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Надад бол одоо яг юуны төлөө сураад байгаа юм гэдгээ бод. Тэрнээс биш нэг амар мотивац төр өгдөг ч юм уу. Тийм хүмүүс бол ах бах чи өөрөө хүртэл мотивац өгнө. Тийм. Чи нэг goofy way гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тийм. Тэрийг нэг гой тайлбарлаад өгөө шүү. Тэр goofy way гэж яг юу гэсэн үг юм бэ? Тэр жоох ингээл алай тэнэгтэй тийм гоё яг хөнгөн бай гэсэн үг байхгүй юу? Тэн дээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр манай үеийнхэн яг хөө жинзэн нарыг ингээ харах юм бол илүү тийм тотгошоогоо гэсэн яг одоо өмнөх үеэсээ ч юм уу тотгошоогоо гэсэн бас тийм судалгаа байна лээ. Жоох ичимхийгээд гэхдээ манай үеийнхэнтэй яг ингээ тулаад ч юм уу ярилцаад үзэнгүүт бүгдээрээ нэг тийм дээр үеийн хайр дурлал ч юм уу ингээл амьдрал дээр яг ингээл танилцаж манилцдаг тийм хайр дурлал амар хүсэддэг байхгүй юу. Тэгсэн мөртлөөс өөрөө тэднэрийнхээ төлөө ерөөс алхам хийдэггүй харагдсан хүүхдүүд. Тэгээ тэн дээр болохоор би битэн их амар айж чи хэдэн жилийн дараа одоо ингээл би аав ээжтэйгээ ярилцаад оюутан насныхаа дурсамжаас яриач гэл тэнгүүт тэр хоёрын донд тэгэж цахиа зөөсөн чинь тэгэж нэг алгадуулж үлээ хаахал гэж ярьж байгаа болохоос биш нэг амар би тэр охинд ингээл сайн уу гэж хэлсэн чинь нөгөө охин тэгэж болёо бүрээстэй
хэрэгстэй харамсан гэж ярихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг одоо хийж байгаа үйлдэл чинь дараа нь эргээд 10 жилийн дараа 5 жилийн дараа ингээд ярихад одоо амар хичмээр байгаа ч дараа нь бүр инээдэн болол бид нар хоорондоо яриад суух байхгүй юу. Тийм болохоор битээд нэг амар хичээд өөрсдөө ингээд өөрлөлтөө аваа тий одоо хинтээ жүүж дуурахгүй гэдэг ч юм уу шинэтэй танилцахгүй эсвэл нэг тийм сэхүүн зам байгаад байна уу гэж би хараад байгаа. Тэр зангаа жоохон хошуу тавиад зарим бүр үнэхээр таалагдчихж байгаа хүн байвал очиод гоё ярилцаад ингээд амьдараа зүгээр ярилцаад гоё юмнууд яриад алхаад яагаад тэгж явж болохгүй гэж тэгээ дээрэс найзтайгаа амар тэнэг бай олон нийтийн газар өсвөл бүжгэл би одоо ингээд найзтайгаа хаяа TikTok гэж бигээл ингээд сургуулийн шал малн дээр хөвтөж байж 0 мол хаяа бүжиглэл тэрний эсрэгээрээ амар гоё авахгүй юу тийм хичээл хайжгаар жоохон ч гэсэн хөвгөлтөөд тэгснэ нэг тийм дурсамж бүтээж байгаа юм шиг санагдчихж байгаа. Тэгээд хамгийн гол нь дурсамж. Яг зөв. Одоо миний бол оюутнууд дандаа хэлдэг юм шүү дээ. Хүн ингээд их сургуульд суралцаад 8 жил суралцаад төгсөхдөө хинч хичээл хийж яснаа санахгүй юм л да. Яаж л галзуурчснаа санаж штт. Хөдөө аж ахуйд багт. Одоо энэ хөдөө аж ахуйд очиудсан хүн байвал нэг юм хайс чинь яг хашаар руу оронгууд нэг юм том лого нөр ихгүй юу? Морины хөшөө үед. Тэр хөшөөн дээр бид нар шүн авираад бүгдээрээ хөшөөнийх нь хойно сомтол суугаад тэгээ Сүхбаатарын дүр тоглолдог гэсэн. Тэгээд тэр чинь л байгаа байхгүй. Ер нь бол тий. Багш нь бол зайсангийн танк руу авирчсан 2 хүний нэг штт. Тий. Хоёулаа тэнгэл байлаа тэгэл танкн дээр авирчихлаа шүү дээ. Хиний толгой тийм орж ирэх үү. Камер юм буруул юм яриад ах шүү. Тэгэхээр яг зөв энэ чинь нөгөө дурсамж нэг байгаа байхгүй. Эргээ харахад бол бид нар оюутан насыг бол лаг мунд хичээл хийх нь бол яг вэ тийм юм байж гайгүй байна. Гэтэл одоо хүмүүлгийн оюутнуудтай хараа сууж байхад хичээл ирдэг, хичээлдээ сууддаг, хичээл ордог, тардаг, хардаг. Нэг бол тардаг, ажилдаа явдаг, хардаг. Тэгэхээр эн чинь нөгөө ямар ч нэг тийм гоё хамт байх, хөгжилдөх, тийм юм ерөөсөө байхгүй байгаад байдаг. Энд би хаяа нэг жоохон гутардаг, жоохон гимшдэг. Яагаад оюутнууд юм болчихв. Тийм учраас бол ер нь яг өөрийнхөө нөхсөн зөвлөгөөн дээр нэмээд оюутнуудтай, хүүхдүүдтэй үзэж байгаа хүмүүстэй хандж хэлэхэд гоё дурсамж бүтээх, бүх юм хийгээрээ. Яа тийм одоо тэгээд худлаач гэсэн би бодлоо талбай дээр баагаан чих тоглооч, талбай дээр гоё тоглооч энэ гэдэг Сүхбаатар талбай дээр хамаагүй байхгүй. Тэгж явах нь айгүй зөв. Тэгэхээр ямар ч байсан хоёулынгийнх нь хийсэн ярилцлагын цаг бас дуусч байна. Тэгэхээр дүрнэд үзэхэд бол оюутан хүн бол хичээлдээ сайн байх хэрэгтэй ялцчихв. Гэхдээ дурсамжтай байх. Тийм. Дээрээс нэмээд ажлаа амжуул одоо тэр найзтайгаа гарч орохоо ч гэсэн амжуулах хэрэгтэй. Бүх юмаа зүгээр давхар аваа явж хангалттай болохоор санагдаж байгаа байхгүй. Тэр бүгдээга давхар амжуулаад тэгээ оюутнаасаа дурсамжтай гэхдээ бас мэдлэгтэй дуусгах хэрэгтэй. За маш их баярлалаа. Орч байсан энэ удаагийн нэвтрүүлгээ маш сайхан яриа өрнөсөн доогоо маш их баярлалаа. За тэгээ энэ удаагийн дугаараа энэ хүрээд төр завсарлаа. Сонсын суралцсан подкастын маань турш бид нартай хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.